За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээлт тааргийн энэ удаагийн хөзөр зөвлөлт эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ хайрын тарот гэж хийнэ. За юу вэ? Энэ бол ганц бие болон эсвэл сингл одоо юу хостой аль нь зүсч болно. За тэгээд ганц бичүүд нь бол бас юун дээр анхаарах уу, сонсчууд нь бас юун дээр анхаарах уу те. Одоо тэрнээс сайхан харцгаая. За юу. За 3 үзэр байна л нүдүсгэн сонгоорой. Матнаас намар дуусч яхад нэг мань ханиад түрээд хоолоо үтцсэн. Ер нь бол доороосоо даах хязгаарлалт хэвчээ доороосоо даарч болохгүй хоолоо амаас хамгаалах хэрэгтэй билээ шүү. За 3 хөзөр байна. Аль нүдсэн сонгоорой. 3 2 1. За ингээд эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань 7 аяга. За хөзрийг ажиглавал нэгэн залуу их даруухан дөлгөөх нөр айгүй сайхан юмнуудад ингээд харж штэ өвөлн дээр өстэй хүсч болох бүх юм байна те. Одоо ордон байна, мөнгө цаасан байна, нэмэгтэй алдар нэр тэтм давхар могооч ер нь юу хийж явж байгаа юм гэдэггүй. Ямар ч гэсэн бүгд байна. Ягтай энэ яг үнэ байхгүй. Юу гэсэн үг вэ гэхээр энэ хөзрийг сонгосон хүн та хайр дурлал хосын харилцаа тал дээр жоохон хоосны найдвар тээх. Эсвэл байгаа зүйлийг хит өндрөөр үнэлэх. Эсвэл дэмий зүйлсийг ер нь л энэ бол бас дажгүй юм аа гэд хараад яваад байгаа биш үстэй гэдэг тийм бодол бол энэ үстээр гарч ирээд байгаа юм. 7 аяга маань өөрөө одоо нэг юм юу байхгүй юу? Хоосон байдал. Тэгээ 5 тухайн бүс. Нэг бол та ганцаараа нэг юм явсан байгаад юу тасчаад эсвэл та жоохон токсик харилцаанаас тийм сайн юм хараад за токсик биш байсан ч гэсэн ер нь л нэг юм хүний засагтай алдаагаар нь байж болох юмаа гэж л хараад яваад байх бүрэн магадлал бол байна гэж гарч ирээд байгаа юм. Тэгээ цаашаа энэ юу яасан нь та одоо хостой ганц бие эсвэл хамаарад нэг тийм сайхан дурсамжтай тэрэндээ бас амьдраад чинь ирээдүй болсон хойно одоо хүний ирэл болсон те ирээдүйрөө бид нар явах хэрэгтэй. Тэгэхээр ирээдүйрөө зүгээр нь явахгүйгээр сайхан ирээдүй бүтээнэ гэж явах хэрэгтэй атал та зүгээр л нөө нэг юм өнгөрсөндөө гацаад байгаа юм шиг жоохон байх магадлал байдаг. Тийм учраас нэг юм шийдэнгийн зоригтой алхам хийхээр чадахгүй хийхгүй. Яг гэсэн ирнэ нэг юм энэ амьдрал ингэж өөрчлөгдөх бол гоёо гэсэн бодолтой. Тийм маягтай бас жоохон байгаад байгаа юм биш үү? Энэ ер нь нэг тийм сайн зүйл алдаа авчлахгүй шүү гэдэг үзэл гарч ирж байгаа юм. Энэ юм байна уу? За ганц бичүүд нь бол нэг таг X-тэйгээ нэг юм орон гараа харилцаатай. Хостойнууд нь болохоор нэг юм одоо хос чинь жоохон токсик хэрэг тэр хүний сайн давуу тал нь харааж юмс хизээ нэг өдөр тэгээ засрандаа гэдэг нэг нөө тэтгэврийн имээ эр хүүхдээ нөө юу яадаг штэ. Тэтгэврээ бариад сууж байгаа нэг тийм балаа ихч нар шиг тийм бас байх харилцаанд байгаад байгаа юм биш үү? Тэр талаар ер нь нэг энэ тал юм жоохон бодож үзэх хэрэгтэй юм биш шүү гэдэг хөзөр энэ дэр ингээд гарч иж байгаа юм аа. Тэгээд цаашаага нэг зүйлийг ихлүүлээ харъя заяа. Алдаагаа тавтаад байна шүү. Ялангуяа хосын харилцаанд заяа. Тэгэхээр одоо юу ямар алдаагаа тавтахын төлөө юун дээр алдаад байна, юун дээр оноод байна гэдэг маш сайн бодж үзье. За одоо харин яагаад ийм үйл явдал болчих вэ? Гол шалтгаан юу вэ? За 6 аяга. Энэ хөзрийг сонгосон хүн та мэдрэмжээ дагдаг нэг юм гаднаас ална хэдэн шулан нэг тийм ширүүн дайч юм шиг хэрнээ. Одоо дотроо их тийм мэдрэмжэндээ найддаг, жоохон хөөрхөлж сэтгүүтэй одоо яавалч яачдаа гэх тийм ялангуяа дотны хүмүүсээсээ одоо юу яж чадахгүй одоо харж чадахгүй. Өөрөөр харсан ч гэсэн нэг юм сууринда энэ хүний зөв энэ хүнтэй гоё байх хэрэгтэй. Энэ хүн бол бас гоё юм аа гэдэг тийм харцан таяг ороод байна. Энэ бол байж болохгүй зүйл. Ялангуяа тань шиг төрлийн хүмүүс ийм нэг юм яг шийдэмгий зоригтой байждаггүйгээсээ болоод айгүй олон сайн болон тийм хэрэгтэй боломжуудыг бас зарим бүр ховор боломжуудыг алдаад байна. Одоо юу гэдгийг үнэхээр амарлаг одоо K-pop ч юм уу эсвэл одуудан таньд танилцах боломж завшаа олдсон ч гэсэн та нэг юм токсик X-тэй үнж гэдэг чи эсвэл юм токсик хүндээ үнж байх гэдэг магадлал байж шүү. Ингэн барин ер нь явах шаардлага юу вэ? Тэгээд бас зүйл зүгээр хитүүлээ хоорондоо яриад үзье. Хоёулахны хооронд болж байгаа яриа. Ээж авч. Эсвэл харж өссөн хүмүүс чинь нэг юм хосын харилцаанд жоохон токсик өссөн.
Нэг нь амар хойноос нь гүйдэг, нөгөөх нь архиа удсан ч өөр хүнтэй явуулдагсан ч эсвэл амар хариуцлагагүй ихтэй суугаж идэх ч юм уу те. Тийм байснаар ер нь жоохон бодж үзээрэй. Тийм зүйлийг харж өссөн хүүхдүүд одоо тийм нэг бол тийм аюу гүрэх ёстой. Эсвэл таг ганцаараа байя гэх маягтай байдгийг. Та танаас бас жоохон нэг тийм маягийн шиш тэмдэг илэрх гээд байх магадлал байна заяа. Гэхдээ нэг зүйлийг ойлгох ёстой. Танд эдгэрэл одоо сэтгэл зүйн одоо тийм зүрхний чакраны эдгэрэл үнэхээр их хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор та нөгөө юм одоо хайр ямар байх ёстой. Энэ чинь хоёр хүний хосын хайртай. Хоёр тал руу за яаж нэг нь 60 40 муу 50 байх ёстой хатал та шууд 80 20 юм аа гэдэг босчих гайл л та. Нийс нь 80% нь танаас гардаг, 20% нь тэр хүнээс гардаг ч юм уу. Яг мэдээж ганц зүйл тийм хүнтэй таарсан байж магадгүй, эсвэл таарчаа салсан байж магадгүй. Тэрнээсээ болоод айгүй их одоо ч шархлааж байгаа эсвэл айгүй их шархалсан байна. Тэгээ тийм учраас энийг энерги цэвэрлж анагаах, өөрийгөө тайвшруулах, зөв хүмүүстэй зөв харилцаа үүсгэх. Тэ чинь амьдралын чинь сайн ч хүн байгаа, муу ч хүн байгаа. Яг тэрийг ойлгоод илүү тийм сайн хүмүүстэй өөрийгөө очроо барья гэд гол нь өөрөө өөртөө ер нь жоохон ярьдгүй юм байна. Ялангуяа тань шиг зүйл юм бол өөрөөсөө ярьж явах хэрэгтэй. Яг гэхээр одоо нэг амар нэг юмда ийм юмаа гэд ойлгочвол амар тэрэндээ бүрхэл өөр юм байхгүй. Яг тийм үйл явдал таньдас байгаа учраас та юу яах гэдэг. Нэгс за ийм л амьдрахын байлгүй гэд аюу тийм гүрийх гэдэг яг юмуд одоо суучсан. Тэгээ тэрнээсээ бодих гэхээр чинээс сурсан эрдмийг сураар болж болохгүй шүү дээ. Өсгөө сурсан муухай зан мартаж олшгүй соёл юмаа гэж та дасчаад байгаа юм шүү гэдэг хөзөр энэ дэр гарч иж байгаамаа. Тэгээд хамгийн чухал нь юу вэ гэхээр яг логикоо та жоохон хөгжүүлэх. Ямар ч хүнтэй ялангуяа дотны хүнтэй харьцахдаа та логикоо жоохон одоо бодохгүйгээр логикод авахур шууд зүрх сэтгэлээ дагаад байгаа учраас тэрэндээ та жоохон таагтлах юм бол байна уу да гэж энэ дээр гарч иж байна. За одоо харин гаргалгаа нь яах вэ? Сэлэмний хатан. За яг дахиад танаас юм асууя. Та өөртөө хэр ихтгэлтэй хүн бэ? Эрэгтэй эмэгтэй хамаагүй. Өөртөө одоо үгүй метр 80-тэй байна уу? Эсвэл лаг бие хаатай байна уу? Эсвэл лаг бүхстэй байна уу? Хамаагүй. Өөртөө ихтгэлтэй байх чинь танд үнэхээр нэгт хэрэгтэй байна заяа. Яагаад гэвэл та энэ хүчийг сонгосон хүн та эмэгтэй сүнстэй. Энэ биеийн асуудал энэ сүнсээс яг сүнгээ гэхээр одоо юу яадаг? Энэ хүчийг сонгосон хүн аюулгүй хүн зүрх сэтгэлээсээ асардлан зориулж чаддаг. Зөрүүд тэр хэмжээний сэтгэлийг хүнээс нэхэр хүмүүс өгөхгүй байх магадлал байдаг. Тэгэхээр нэгэсэндээ илүү өөрийгөө хайрлаж сурах. Өөр дээрээ анхаарал одоо халамж тавьж сурах. Өөрийгөө бусдаар бас хайрлуулж эхлүүлж тийм сурах хэрэгтэй байгаа юм шүү гэдэг юм байна. Нэгэсэндээ чи өөрийгөө одоо лаг модель мистер ч юм уу лаг мистер дэстэй гоё гэж харна. Хүмүүс өөр ч юм уу сэтгэж харна. Хэрвээ өөрийгөө тийм жоохон арчаагүй бараг ламаагийн тоосны хэмдаа гэж харвал тэр хүнч тэр бусдын ч таны яг л тийм байдалтай л харна. Нэг тийм гайхуудад ах юмгүй тэгэл байж тийм да энэ болгож гисэн баяртай. Тэгмээргүй заяа. За хоёрдугаарт сэлэмний хатан бол мардсан хэрнээ амар шийдэмгий авгаа. Тийм учраас юу яа та энийг юу дагна. Амар тийм шийдэмгий байх хэвээр бас асуудлын нэг тийм айхтар одоо тэр хүмүүс өөр чинь буруутгаж байгаа юм бол үгүй ээ энэ бол миний зөв юм аа тий. Чиний буруу гэж өөрийгөө өөрийн үзэл бодлоо маш сайн хамгаалдаг байх хэрэгтэй. Бас альва асуудал яадаг зүйл дээр логик ядаж 2-7 нэг удаа боддог байх хэрэгтэй. За юу хайр дуулж юм уу юм дээр юу болоод өнгөрөө. Яг ийм маягаар би ганц би ч юм өсгөө би яг ийм маягаар тийм хостой амьд дээр бол ер нь хэр байна вэ тий. Сайн байна уу? Муу байна уу? Эсвэл хүмүүс би дээрлүүлээд байна уу? Эсвэл би таг ганцаар ингэж ямар ч явсаар хагаад ганцаар насыг байх биш үү те? Тэр талаас аюу олон талаас бодож үзээд за гаргалгаа нь яах юм? Гарч явах уу? Эсвэл одоо юу гэдгийг өөр хүмүүст танилцах уу? Эсвэл энэ хүнээс зүгээр танилцаад үзэх үү те? Хит чимийг амар тийм хүн дээр тусаж авахгүйгээр энгийнээр юмыг тусаж аваад за ингэж болж энэ дайжгүй байна. Энэ нь бол аюу дайжгүй байна. Энийг хийж үзье. Ийм гаргалгаа болж ийн гэд. Тэгээд түс гэд яваад байвал өөр чинь үнэхээр хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор та хит мэдрэмжэндээ автаад ямарваа нэг үйлдэл хийхгүй эсвэл хийхээс айх тийм зүйлс байгаад байна. За эсвэл таныг эргэн тойрны хүмүүсийн тэнийг байдалд оруулаад байна заяа.
Зүгээр л нэг юм шүдний имлэг очих юм дээр тэгэл тэнхлээд байна гэдэг ч юм уу. Гэдэг шиг байна. За тэгээд цаашаа нэг юм арай. Бие дасан байна. Одоо юу гэдгийг би танд чи юу штэ. Энэ таарах зүзий бийж юм бол танд бол нэг тийм амар богдын, лүндэн, их хааны зэрлэг байлаа биш би зүгээр л зөвлөж байгаа. Таны иргэн тойрны хүмүүс ч гэсэн зүгээр зөвлөж байгаа. Эцсийн шийдвэрийг та гаргах хэрэгтэй. Танд одоо юу гэдгийг зөв жишээ нь би юу илүү таны юм санал болгоё. Яста бараг л ийм засал байна те. Засал энэ заслыг надад хэлж бол бараг л турн вилайтай болно. Хамар өндөрлөн гэдэг тийм засал би одоо учир утгагүй засал хийж болно шүү дээ. Тэгээ бүр ингээд фэйсбүүкээр ярьж болно, санал хийж болно, хоньсонд залгаж болно, хийхгүй бол харааны өрөөнд гэж бас айлгаж болно. Юм л миний сонголт. Гол нь энэ сонголтыг зөвшөөрөх үгүй цэвэр таны сонголт. Тэр дахиад ямарваа нэгэн хүний тэнэг саналыг зөвшөөрөх хэсэг нь цэвэр таны сонголт шүү. Үгүйгээ л дээ. Ямарваа нэг өөртөө хэрэггүй зүйлстэй. Харин өөр чи хэрэглээс үгээр бол хиймэл гэдэг. За юу. Тийм байж та хосын амьдрал ховын харилцаа тал дээр аюул сайн явах юм байна гэж энэ өдөр гарч ирж байна. За гаргалгааны наривчлан хөсрөл рүү одоо орцгоё. За 7 аягных болохоор 3 зоос. Та юу яана? Суур зан гаран шингаараа бүр өөрчлөгдөх хэрэгцээ байна. Тэгвэл таны суур зан гаран шин чинь одоо яг энэ одоо хүн чинь нэг юм багаасаа ингээд амьдралд үтсэн юмнуудаараа зан гаран шин юм тогтож байгаа шүү дээ. Таны яг тийм чинь суудсан байгаад байна. Энийгээ өөрчилж илүү тийм баттай хэрнээ эрүүл сахилах баттай дажгүй харилцаанд ордог, дажгүй харилцааг үүсгдэг. За тэгээд бас нэг тийм шарыг одоо тийм хүн одоо үгийн та юу яа гэж боддгийг галзуулганаас айддаг зүрх өвчлөл гэж боддог. Гэтэл хүмүүс галзуулганаас суудаг юм та гэж заа гэж суддаг биш. Яг би сумарг байна гэж сумарг байна гэдэг. Яг тийм бөөр сууртай өөрөөс нь тулах зэгтээ байх хэрэгтэй юм биш үү? Ер нь бол та тийм байч гэдэг тийм юмыг сахиусан тэрүүрийг хэлж байгаа юм. Хоёрдугаар яг өөрөө чинь зөв хүрээлдэг хүмүүстэй, зөв зөвлөдөг хүмүүстэй байгаа чи. Тэгэхгүй буруу хүний зөвлөгөөч юм уу? Эсвэл өөрийн бодол өөртөө зөв гээд нэг шаал буруу юм хийгээд байгаа юм биш үү гэдэг бодол энэ танд гарч ирээд байгаа юм аа. За бас нэг зүйл гэвэл ингэсэн. 3 зоос нь өөрөө юу? Тогийн 3 шударч гэсэн үг. Тэгэхээр амьдралдаа хамгийн чухал зөв шийдвэр юу вэ гэдгийг маш удаанаар бод. Тэгээд тэрэндээ тогтвортой үйлчлэх заяа. Юмд өөрөө та яарад ахын байхгүй. За хоёрдугаарт аягны хөлөг хатгах. Энийг бүр яг тийм одоо саяны хэлсэн зүйлсийг бүр яг зүрх сэтгэлээс хүсэж өөрчлөлтмөр байна. Тэгэхгүй болохоор та нэг юм өөрчлөлтөстэй мэдээд байгаа хэрнээ тэрнээс айгаад байна. Харин бүр энийг өөрөөрөө зүрх сэтгэлээс сайхан яриад энэ нь зөв юм а те ингэж байгаа нэцээс энэ чи өөр чинь хэрэгтэй маа гэдгийг сайхан ойлгуулад яваач гэж гарч ирж байгаа юм. Одоо аягны хөлөг баатар бол таар үзсэн юм. Хамгийн дайчнаасаа ордог бас нэг дайчнаа ордог хөзөр давхар зүрх сэтгэлээ зориулж яг нүн тийм өөрийгөө тийм гойтлаас нь хардаг тийм амьдрал сайхан мэдрэмж яадаг хөзөр. Одоо юу штэ таны амьдрал ялангуяа хосын харилцаа, хувийн амьдрал дээр хостой ч вэ, хос хүн ч вэ, ирээдүйд хостой болох хэдэн ч вэ нэгсэндээ яг зүрх сэтгэлийн мэдэрдэг учраас яг энэ өөрчлөлт, энэ хийх ёстой гэсэн зүйлс энэ зүйлсүүдтэй одоо юу ястай та товчондоо бол та гүрэж чаддаг төрлөг юм болж шүү. Энийг өөртөө ойлгох хэрэгтэй. Нэг тийм гүрэж тусдаа төрлөг хүмүүс байдгийг. Гэхдээ чинь тийм буруу гүр тогс үлэг байх биш. Одоо тийм олон хүүхэдтэй айлын өрхийн төрөж юм уу, сингл мам ч юм уу те. Нэг тийм амар гүр төрлөг хүмүүс байдаг. Та бол нэг тийм айхтар зэрэглэлээр гүрээ тэрэггүй. Яг гүрээ тэргүүлдэг бас өөртөө ойлгуул. За яа. За. 3 дахь үзэр. 6 зоос. За үнэхээр тэгж одоо юу гэдгийг нэг юм өөрийнхөөрөө байж те эсвэл бол ингэж чадахгүй бол нэг юм найз хүн болгоны тийм чөтгөр шулуун шиг аадтай, чөтгөр шулуун шиг нэг жоохон тийм хортой, чөтгөр шулуун шиг жоохон тийм уур хуцаартай, чөтгөр шулуун шиг тийм жоохон зоригтой найз байдаг штэ. Тим найзтай бол эсвэл тим найзтай одоо юу яа бай. Тэгээ тэрнээсээ жоохон нэг тийм тэргээр жоохон сумлуулдаг, тэргээр жоохон тийм шахуулдаг нэг юм байх хэрэгтэй бай. Та ямарваа нэг зүйлсийг ганцаараа хийж хэрэг чадахгүй бол хүмүүсээс тусламж авч бүр болохгүй та надад хараад үзэж болно. Би тэр шалгуур шиг байж үл чадна. Одоо угаасаа бич маар шалгуурч болоод. Нэгэсэндээ өөрөө
ганцаараа хийгээ сэтгэхүй хувьд чадахгүй байна гэж бодвол тэрийг шууд хүнээр хийлээ. Заавал нэг юм өөрөө юмыг болгох гээд өөрөө юмыг бүтээх гээд байх нь өөр чинь зохихгүй байна. Харин тэрний оронд одоо үгдгийн зөв хүмүүстэй хамтраа та юу яадаг энэ үгийг сонссон хүн та яг ямар хүмүүстэй цуг байна яг тэрнийхээ vibe нэрээр ордог гэсэн үг. Одоо нэг юм амар жишээ нэг тийм гинж бинж юм амар юм тийм гангстер трафик хүмүүс шиг байх тэр цуг буруу болоход дөрөв төдөөс нь эхлээл андаа хамаа муу гээ яамаа гэж болол юм харааж өрлөө усгал их төрлийн юм бол та. За яа. Тэгэхээр нэгсэндээ товчхондоо бол хосын харилцаан чинь бол таны бодож байгаа зүйлс бол яг үндэ буруу байна. Тэгэхээр та аюу тийм бөөс өөртөө тулхтай болох хэрэгтэй. Тэг яагаад вэ гэвэл эн чинь таны багаасаа та нэг жоохон тийм буруу үлгэр дуурайл буруу ойлголтод үссэн. Тэрийг зүрх сэтгэлээс өөрчлөх ёстой. Тэгэхээр төлөө та аюу тийм шийдэмгий дайчин юмтэй болж өөрийгөө хайрлах ёстой. Тэгээд тийм байдал чадахгүй бол тийм шоломсуудаа жоохон нийлчихээ гэж байна. За. Танд захиусны тэнгэрүүд харин яг юу гэж зөвлөсөн байна? Харцгаая. За яалчгүй 8 ном. Хөдөлгөөнд ор орчноос соль жоохон гарч ор. Гэхдээ төлөвл заавал нэг юм гарч ирэхээр л амар тийм night night орно гэхгүйгээр нэг юм дажгүй өөрөө хоббигаар ч юм уу заавал бас байнгүй сард нэг ч юм уу зөв нэг сард хоёр ч юм уу тийм цөөхөн нөхцөл өөрийгөө тийм гоё өөрчлөсөн зүйлсийг аюул сайн хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй энэ зүйл авсан та нэг хэвээ хөдөөгийн амьдрал нэг хэвээ гонигтай өөрчлөлттэй тийм уцаа орлохоос өөрийгөө үлгшээс суугаад байна. Энд чинь бол өв чинь зөгж байгаа юм бол төвч яллах заяа. Төвөө. Аашгүй. За таны гол нь одоо энерги ямар вэ? Та амар их юм санаа зовоод байна. Нэг юмыг ойлгоё. Одоо зүгээр жишээ надаар үзүүлэх гэж бодъё. За би ингээд нэг үзэгтэй те нэг 50 60 мянгаар үзлээ гэж бодъё. За тэгэнгүүт та одоо мөнгөгүй байлаа гэж бодъё. Юу болохгүй гэж одоо би тэнийг ойлгох хэрэгтэй. За одоо ингээд дараа үзүүлъя гэх би тэгэл заахаа л уусаад одоо би одоо таны ямар шахах юм биш. Гэтэл та тийм зүйлээр хөлж байгаа тийм санаа зовход байх магадлал байгаа дээ. Нэгсэндээ хүнийг гоё байлгахгүй, өөрийгөө гоё байлгахгүй байна. Тэгэхээр хүнийг гоё байлгахаар өөрөө санаа зовоод, өөрийгөө гоё байлгахаар хүнийг тэгсэн бол яаж мэдэж хийх юм санаа зовоод байгаа юм шүү. Хий бас их юм гоё байлгах гэж байгаа юм шүү. Энд чинь яг үнэ ямар ч гоё тийм хүсэж байгаа үр дүн гарахгүй байна. Тэр чинь бүр энерги хүртэл байгаад байна. Амар их тийм хэрэгцээгүй юм санаа зовоод байна. Одоо гүрийх өстө тийм зүг зүйл байвал хамаалал болж байна. Гэтэл гүрийхэргүй юм да та өөрөө босож байгаа гүрийх юм гаргаад энэ танд ерөөсөө зохихгүй байна гэдэг хөзөр энэ дээр гарч ирж байна. За эхний хөзөр маань ингээд дуслаа. Хөзөр таалсан бол лайк дараа шеэр ирээс өгөх дараа мэдээж маш баяр боллоо. Мөн одоо гүлгийн явтан дээр те юу хийх ёсны явах талтай юмнууд тэмдэглэж бичээрөө тэр жил сайхан манифестигээ залбирлуулт өрөөд ирэх болно. Тэгээд та бүхэндээ таарах зүйл үзүүлбэр аваад та бүхэн миний Facebook, Instagram холбоотойроо description хэсгэл байгаа. Мөн байнгын хэсгэл хэцүү байгаа бол та бүхэнд энерги цэвэрлэг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10 сарын тэгээд 10 сарын давсаас нь гарч ирэхээр аюул сайхан тавьшин гоё гэдэг юм байна шүү дээ. Тэгээд сүүлд нэг юм хариу да. Амьдрал дээр угаасаа юу яа өөрийгөө хайрлахгүй болохгүй гарч идэв шүү. Гүрийгэд гүрээ сүүлдээ амьдралаа бодоод үзүүлээд гүрийдсэн гүрээсээр байгаад одоо дууссан гэдэг тийм бошны ирж бодоод бичвэл бас зүйл биш үстэй тий бодож үзрээ. За одоо ингээд та бүхэндээ сайн сайн өсөөрөө одоо хоёр дахь хөзөрлөгөө орцгоё. Хоёр дахь хөзөр маань аллоко тэнэг. За яг уу шууд тэний миний гэх нь бол хайшаа. Энэ бол таараа үзрээ хамгийн ихний хөзөр. Ер нь бол энд одоо хостойч бай, хосгүйч бай. Ер нь амьдрал дээр нь юу яачих шиг байна. Амьдралд нь дайжгүй тийм өөрчлөлт орох нэ гэдэг үйл явдал одоо бол гарч ирж байна. Заяа. Юу яана? Ингэнэ. Одоо тэнэг гэдэг маань өөрөө ийм хөзөр бол байдаг юм аа. Амьдралын цаашин нэмэр цаашин үйл явдал цаашин цикл эхэлж байна. Энэ нэгсэндээ за мэдээж синглүүд бол ойлгомжтой. Ер нь нэг шинэ хүнтэй танилцах, хуучин X-мixээ болох, тий мартах. За тийм нэг бүтлгүү хайрын тийм нэг новшин төгмөх нь ер нь нэг DN гэдэг нэг тийм фин гэдэг нэг тийм дуусах шат руугаа орох ч гэдэм юм уу. Нэг талаас нь сайн үйл явдал. За тэгэнгүүт хостойнууд нь яах юм? Одоо бас шинэ үйл явдал одоо Монгол одоо хоёр хэр бол байхгүй штэ. Гэдэг шиг нэгсэндээ
хостойнууд нь ч гэсэн бас амьдралын шин цикл одоо тийм шин үйл явдал чинь. Тэгэхээр тэр нь одоо юу гэдгийг левел ахих. За хүүхэдтэй болох. Хүүхэд дахин шинэ хүүхэд нэмэх. Эсвэл зүгээр нэг мөрчөөс идэвхтэй нь илүү сайхан юу болох. Одоо юу гэдгийг гэрлэх. За эсвэл ер нь токсик байгаа хэдэн зарим зүйлсээ боди салгидчих юм уу те. Ямар ч байсан гэсэн амьдралын одоо сайн талын өөрчлөлт орж ирнэ. Гэхдээ сайн талын өөрчлөлт гэхээр юу биш шүү. Одоо юу гэдгийг тариулны систем сайн ойлгох биш шүү дээ. Хэцүү шүү дээ. Гэхдээ одоо хэрэгтэй үстэй. Яг тэр шиг үйл явдал бол болох магадлал байгаа. Тийм учраас одоо дээр энэ чинь дээр том аркан. За тэгээ хувь тавиланаас найдвартай юм ирнэ гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол амьдрал дээр нэлээд өөрчлөлт одоо өөрөөс чинь хамааралгүй ирэх учраас одоо хайртай дотны хүнтэйгээ муудалцах, сайдалцах. За эсвэл одоо үгний харж удаа краштайгаа муудалцах, сайдалцах. За эсвэл гид огцсон дотносох ч байт юм уу те. Эсвэл муудсан байсан хүнтэйгээ эвлэрэх. За нэг тийм зүйл болвол ер нь бол хувь тавилангаас бол ийм зүйл орж иж байгаа юм байна. Одоо тэгээ болох ёстой болж байна л гэж их бодож байна. За тэглээ гэд юу биш шүү. Одоо юу гэдгийг за тэгээд болох ёстой болж байна гэдээ одоо бас муу хүнтэй таарч юм тийм болвол бас яахгүй. Одоо зүгээр суун гэсэн юм бол байхгүй заяа. Энэ дээр юу гэсэн доор байгаа нохоо сахиусныг харж байна. Өөрөө чинь амьдрал бол гоё өөрчлөлт орж байна. Тэгвэл сахиусаж яг энэ дэш одоо ямар хуу реакшн төлөвлөлтэй, ямар хуу тийм үйлдэл хийх чинь бол харж байгаа шүү гэсэн үг. Тийм учраас одоо ямар ч ав тавилын юм болсон гэсэн өөрөө яг ямар үйлдэл хиймээр байна. Өөрөө ямар хүнтэй нэг нийлмээр байна те. Одоо таны дажгүй нийлэх гэсэн юм чинь бас танд нийлэхгүй одоо та дургуус байж болно шүү дээ. Яг тэрэн шиг энэ дээр юу яагаар гэж бодож байгаа юм. Битгий нэгсэн тийм хүрцэнгүй байгаарэ. Харин яг өөрөө яг ямар хуу баймаар байна те. Энэ шинэ нөхцөл шинэ танил эсвэл хуучнтайгаа ингэсэн баг төсөл та яг ямар байна. Та яг юу хиймээр байна? Та нийлэр өнөө бэлгэр байна. Та эсвэл зулсан одоо ботнос маань нэг үнэ. Тэртэл дээр та илүү сайн анхаарч яваарай. Ер нь бол тэртлүүч нэлээд тэнийг сайхан оруулах тийм хөдөлгөөний үйл явдлууд болно шүү те. Одоо чинь одоо гэдэг хөдөлгөөнийг харж байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь гэвэл за юу яана? Тэнийг гэдэг зүйл бол тэнэг штэ. Та 1300-тай байсан ч гэсэн тэгэл сан одоо хайр дурлаж юу төлөө болсон бол өдөрт дэлб санхугаа зарлах тааж үт юм уу? Эсвэл нэг тийм буруу хүнтэй зодлох муудалцах ч юм уу? Нэг хайр байтар өмөрцөн те. Эсвэл нэг юм жоохон тэнэг үйлдэл хийх магадлал байгаа шүү. Нэг шаардлагагүй юм дээр амар хүмүүрэх хүнтэй муудалцах эсвэл тийм өөрийнхөө хайрыг баталматлах гэх. Логикоо жоохон дагаж яваарай. Хит бас мэддэл муутай мэлэн хойлоо тийм дурлалын бурхан тэнгэр гэд бас болохгүй шүү заяа. За яагаад ийм үйл явдал болов юу болов те? Бас яагаад танд ийм одоо байдаг ч байгаа юм. Ингэсэ одоо юу яагаад байгаа юм? Та айгүй их гүрийгээд та айгүй их тийм гүрийдэг төрлийн одоо эсвэл нэг юмтайгаа зуурдаг төрлийн гүй би энээсээ болно те. Гүй би энтэйгээ ингээ байжээ гэдэг хүн байгаад байна. Тийм учраас одоо юу гэдгийг нэг юм юу байдаг? Нөгөө хүний хүмүүстэйгээ байдаг. Нөгөө л нэг одоо тэгэл X-эн ч нөгөө л нэг хүмүүс нэг л юм байж идэг. Нэг шинэ үедээ танилцсан байлцсан яа гэхээр нэг харж идэг хүмүүс нь бас л нөгөө л нэг юмнууд нэг тийм амар дээрэлцэн ч юмгүй, доорч ч юмгүй. Тэгээ тэрээсээ гараач байлаач гэхээр үгүй би мэндэ байж ин гэдэг. Жохон нэг юм ампрагит гацалтай байх гадах магадлал байгаад байна. Дээр нэг юм бас бодож байна. Энэ хүзэр сонгосон хүн та хайр дурлал жоохон боллоо гэж бодонгууд шууд хайр дурлал хайр ажил төлөвлөгөө жоохон бас очих гэдэг байх магадлал байгаад байна. Нэг юм хэлээ. Асууя. Хайр дурлал таны хувьд хэр чухал зүйл вэ? Гэрээд бүрийн тогтвортой амьдралтай тэрнийгээ жоохон баланслахгүй бол та юу яхад гэдэг юм бэ? Зарим нөхцөл хамгийн чухал эрдэнэ шиг зүйлсүүдэд та 2-3 удаа тавингуудаа нэг хэрэгцээгүй зүйлсүүдэд та амар нэг тавь тэрнийг бүр хамгаалах гэдэг юм байна шүү. Битгий тэгээрээ. Ялангуяа ийм чухал байгаа зүйлсүүдээр за эсвэл өөрчлөлт ёстой зүйлсүүдээр те. За одоо үнэхээр ингээд ер нь дэмий юмаа гэсэн зүйлсүүдийг болохоор хайж тавьж явуулах үнэхээр хэрэгтэй бол байна. Тэгээд бас цаашаа ингээд ер нь харуулж зөндөө хөзрөг бас байгаа л да. Одоо тайлбарууд юу ямар одоо баланстай тийм хил хязгаар хайр дуулаад тавьж өгмөр байна. Өгчмээр байна.
Тэгэхгүй бол та шууд миний хүн миний хайр за мөнгө ав миний хайр яаж нэ миний байрны өдөр миний гэдэг шиг тийм хэрэгцээгүй зүйлсүүдээр та аягүй их тийм юм өрөх. За тэгээд бас хэрэггүй хүнд аягүй цаг зарцуулах. Эсвэл юу тийм бүр тийм хэрэгцээгүй юмд ингээд зарцуулж байгаа яг чухал хайр гэдэг зүйлсүүдийг та нэг тоохгүй өнгөрөөцсөн байх. Тэгээ бүр сүүлд нь тэрийг твид ихэд нэрээ бас тэр сайн хүн байж гэж бодох юм. Тийм юмнууд жоохон бас байх магадлал байдгийн байх шүү заяа. Тийм юм бол өөр чинь ер нь л дэми юм аа гэдэг хөзөр энд гарч иж байгаа юм. Тэгээ нэг зүйлийг хардаа хоёулаа юу гоц ангал дээр ингээд зогссон байгааз ер нь ангил дээр бүх юм тодорхой болго өнгөрсөн алдаагаа давтах магадлалууд бол байна. Ирээдүйд орж байгаа хүн ч гэсэн бас зарим нь сайн бас зарим нь муу хүн байх магадлал байна. Одоо ийм зүйлсүүдээр та яг өөрөө толгоогоо шийдээд за энэ зөв юм тэр нь зөв юм гэж бол явахгүй бол та айхтар тийм фактлууд бас явах магадлал бол байгаа шүү заа. За гаргалгаа нь яах вэ? Одоо ийм тийм байл. 6 зоос зөв хүнийг одоо юу юм да? Зөв хүнтэйгээ нийлээ гэсэн шийдвэр гаргана даа. Юу штэ таны одоо type таны дуртай хүн те. За одоо юу гэдгийг том хөнгөх хөстэй ч гэдэг юм уу? Эсвэл өндөр зэгзгэрэмж гэдэг юм уу? Эсвэл одоо амар лайтын би хатай эрхлэж гэдэг юм уу те? Сайн хатан байт юм даа гэдэг ч юм уу. За тэр нь яг дүүрч гэтэл танд яг таарах хүн энэ хоёр өөр төрлийн юм байгаа дээ. Эцнийгсэндээ нэг юм биерийгөө тийм зэрэг шайлах хэрэгтэй хатал та нэг юм буруу хүнтэй заримдаа vibe нэлээд тэрэндээ дасаад за тэгээд тэрэндээ тэгмүүд айгу заваараад яваад байх нөө юу яагаад тэгээ яваад байх магадлал жоохон байх гэдэг. Яг энэ мардсан юм шиг сонсож байгаа юм яг энэ байдаг зүйл. За юу тэгэхээр учраас за зөв хүнтэйгээ таарах гэж байна. За зөв хүнтэйгээ таарах гэхээр тэгээд одоо толгой дээр хүмүүс одоо зөв хүн буруу гэсэн юм одоо юмтай зөвхгүй шүү дээ. Нэгсэндээ танд ямар хүн яг байхад таны ангил авид юм дайжгүй байна вэ? За тэгээд яг ямар хүн ингээд одоо нэгсэндээ тань нэг юм боё таны боё хайрлж чаддаг, халамж чаддаг, тусалж чаддаг тийм хүмүүстэй та яг цуг байна уу? Байхгүй юу? За тэгвэл тийм хүмүүстэй цуг байгаа бол тийм зүйл дээр одоо харилцаан дээр яг юун дээр анхаарах вэ? Нэгсэндээ таалыг хайрлаад та зөвхөн таныг тийм хайрладаг хүмүүс ер нь бас байна уу те? Тэр талаа жоохон бодож үзээрэй. Тэгээд хамгийн чухал нь 6 зоос ч бас холыг хардаг үзэн штэ. Яг энэ хүнтэй хол амьдарч байгаа маань одоо холын амьдарч байгаа маань холын том зураараа ер нь зөв зүйл байна уу буруу зүйл байна уу? Яг уу мэдээж би өөр хүмүүс хэлдэг. Орчлын ертөнцийн 100% сайн хүн гэж байхгүй 100% муу хүн жил байхгүй. Яг уу тийм том давуу талтай жижиг сул талтай эсвэл том сул талтай жижиг давуу талтай хүмүүс бол байд юм аа. Тэрнээс та жижиг сул талтай том давуу талтай хүнтэй бол ер нь суух, нэйлэх хэрэгцээ бол байгаа. Эсвэл байгаа нөхцөлөөр тэрийгээ тийм илүү сайн өөрчлөх, илүү сайн хугацааны юмгаа оруулах те. Эсвэл та хоёр нийлээд нэг зүйл тэмүүлдэг байх. Тал руу аюу сайн бодож үзээрэй гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч байгаа юм аа. Тэгээд цаашаа ингээд харуулъя яваад нэгсэндээ 3 хөзөр гурлаа боссоо. Тэгээд нэг нь харин гаргалгааны хөзөр маань 2 хүн гээд дараа суучсан, мөнгө гуйчихсан байж байна. Ер нь эргэн тойронд байгаа хүмүүс чинь сэтгэлтэй танд үнэхээр сэтгэл зориулж идэх хүн байна уу? Байвал сайн байна. Байвал энэ харилцаага улам дээшээ болго. Тэгээд бас сорил мөрлийн орохоор бол яах их аюу сайн бод, аюу сайн ярилц одоо ойлголц байхгүй бол тийм хүн хайнда хөө. Тэгэхгүй бол яг одоо байгаа хүн чинь тань нэг тийм айхтар зөгж байгаа хэсэг тал дээр цаа жоохон бас сайн бодож үзэх хэрэгтэй байна. Яагаад вэ гэвэл одоо энэ хүнтэй одоо энэ хүнээс сонгосон хүн та сайн муу хүнтэй уулзсанаас үл хамааран та жоохон нэг тийм бодох тал дээр бас сайнгүй хүн байгаад байна. Ер нь тухайд мэдрэмжээ шууд авдаг. Тухайд шууд мэдрэмжэндээ автчих гад байх тийм үйлдэл бол байна шүү гэдэг хөзөр энэ дээр гарч иж байгаа юм аа. За тэгвэл төлөө яг хааш явж байгаа мэдтэй байгаарай. Бас өөрөө чи хайрлах хүмүүстэй цуг байгаарай. Давхар яг өөрөө чинь type
болон өөрчлөлт таагч тохирох хүн ямар вэ гэдэг энэ хоёрын ялгаа гаргаж сураарай. Тэгээд хостойнууд нь бол тийм хүн байгаа бол сайн байна. Улам харилцаа зузааруул. Тийм хүн байхгүй бол тийм хүний ер нь олъё барь. Эсвэл бол нөө хажууд байгаа хүн жоохон тийм болгоёд тал дээр илүү сайн төвлөрөөрэй гэдэг үзэн дээр гарч иж байгаа юм аа. За одоо гаргалгааны нарийн зөвлөгөө орцгоё. Хатагуул чаврын үйлчлэргүй. За 9 сэлэм. Энэ хөдрийг сонгосон хүн та айгүй их тийм сэтгэлийн шарахтай, санаа зовлонтой, тэгээд нэг юм бас өнгөрсөн харилцаа юм эсвэл одоо байгаа харилцаа яд гэдэг нь жоохон тийм травма аваад тэрнээс тийм жоохон цочроо авцсан. Тэгээд нэг юм одоо байгаа байдал маань давгүй юм а гэхдээ бас та орцсон байх гад байна гэдэг үзэр энэ дэр гарч ирээд байна. Айхтар тийм хүзрийн муудсан сайдсан зүйл яг үнэндээ гайгүй заяа. Харин энэ дэр та өөрөө яах хийхээ мэдэх, өөрийнхөө бас энэ сэтгэл зүгээ эдгэх, одоо эмчлэх энерги хамгаалах аавра чакраг сэргийгтэй хэрэгтэй байна. Хэрвээ тэгж нэг харахгүй байхгүй бол та бүний зүйлийг орглоос эхлээд үзээрэй. Надад шатар холбогдоо заяа. Яг та бицгаа эхлээд. Нөгөө талаас өөрөө өөртөө сайн ярилцаад үз. Ерөнхий одоо байгаа амьдралын нөхцөл чинь бас тийм муудсан юм бол яг үүндээ байхгүй. Айгүй тийм бас дажгүй сайн зүйлс бол зөндөө байгаа. Та тийм зүйлсүүдээр өөр нь бол юм хүнийг ухаарж байгаа чи, харж байгаа чи тийм энэ чинь амьдрал дээр чинь юу болоод байна, юу болохгүй байна. За тэгээ болж байгаа зүйлстэй бол ер нь нэг хараад нүүр тулчих гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй болохоор та альва нэг юмыг харахаараа шууд санаагаар унаал. Ингэчлээ. Тэгчлээ. Надаа муутчлаа. Тийм хэтрүүлэн бодолт бол аваа байн шүү заяа. За цаашаа 2 дахь үзэр. За юу яасан? Сүүлийн цамхаг. Яалч хувь төлөнгөөс бол одоо таны байгаа амьдрал дээр ер нь жоохон дайран дээр нь давс нэмнэ гэдэг үйл явдал болж байгаа шиг байна. Энэ бол нэгдүгээр үнэхээр сайн зүйл. Тэгэхгүй бол энэ зүйл сонгосон хүн та яасл сайхан багт гэж гэдэг шиг юм бол байгаад байна. Тэгэхгүй одоо юу гэдэг таны амьдрал ингэж тийм өөрчлөлт өгч ээж, ийм жоохон савлгаа мэдрүүлж ээж таны амьдралын зөв замаараа орох яах их нь ойлгохоор заяа. Тэгэхээр ерөнхий болж байгаа зүйлсийг бол угаасаа болохсоо зүйл болж байна. Гэхдээ дээр нь бас нэг гоё юм байгаа штэ. Одоо сүүлийн цагийн дараа нь од буюу найдвар үзэр байгаа. Тэгэхээр жоохон жижиг хэрүүл оруулах хувь төлөвлөгөөс орж ирэх болох магадлал байгаа. Гэхдээ энэ нэг тийм өөрөө чинь зөв тамилт руу оруулж гисэн л одоо хөзрийн заяа. Нэг айхтар тийм муу зүйл бол харьцангуй одоо гайгүй юм а гэдгийг сайн ойлгоорой. За юу яана? Одоо 3 дахь хөзөр 10 сава. Олон юм зэрэгцүүлнэ. Заавал нэг юм бүтгээр тэгээд одоо юм хийн барин гэсэн юм байхгүй. Бүгдийг амжуулъя, бүгдийг зохицуулъя те. Одоо яах ихэ бүгдийг сайхан ингээ тактикээр явъя. Тэгэхгүй бол та нэг юм өөр орохоор ч юм уу эсвэл нэг юм ингээр ч тийм юм хийн гэсэн тийм хэрэгцээг бол та аюу автах гэдэг. Тийм юм өөр чинь зохихгүй угаасаа хэрэгж харлага гэдгийг та өөртөө аюу сайн ойлгуулж бас тайвшруулж байна. За 2 дугаар ингэсэн. Ер нь яг яаж амьдрмаар байна? Яг тийш чинь өөрөө чинь одоо чиглүүлж, эргүүлж, тэр амьдрал чинь оруулах гэдэг ингэ сайхан юм яаж байгаа шүү. Оруулж байгаа шүү. Бас амьдралын нэлийн тийм бидний үйл зэрэг болно шүү. Та энэ орж ирж байгаа хосын харилцаанд орж ирэх боломжуудыг алдаж болохгүй тактик гэж явах хэрэгтэй шүү гэдэг хөзөр энэ дэр гарч иж байгаа юм аа. За ерөнхийдөө нь харахад бол хосын амьдрал тал дээр шинэ сайхан хүн эсвэл бол харилцаан тал дээр шинэ шалгуур мөн сайн зүйлүүд орж ирнэ. Энэ дээр та жоохон нэлээд санаа чиглэх байх. Гэхдээ энэ чинь таны одоо тийм хэрэггүй санаа, хэрэггүй бодол, хэрэггүй зүйлсүүдийг сайхан зөв залгуун чиглүүлэх юм байгаа. Гэхдээ тэрний төлөө зөндөө хэрүүл оруулж явах юм бол болох байх. Гэхдээ эцсийн үр дүндээ тантай ямар хүн таалах, ямар хүн хамгийн боломжтой матч болох вэ? Тэр төлөө чинь чиглэлийн төлөө олон юм зэрэгцүүлж үйл явдал болох нэ. За одоо сахиусан тэгрэтийн юу зүйлсэн байна? Харцгаая. 3 ном. Юу яана?
амьдрал чинь угаасаа зүг зам руу орж ийн таныг угаасаа нэг юм өөрчлөлт тийм амьдралын жоохон тийм сэгсрээ хэрэгтэй байсан юм байна. Тэгэхгүй бол энэ зүйл сонгосон хүн та нэг л нэг юм сонин гурай тэгэл нэг юм бодоод ааж юм шиг болохгүй байгаа юм шиг. Гэхдээ тэгэл нэг зогсож байгаа. Тэгэл нэг суугаал. Тэгэл ямар ч тийм үржил байхгүй юу байхгүй гэдэг шиг л тийм байгаад байна. Энэ чинь өөрчлөхийн төлөө гээд нэг гэсэндээ иймэрхүү зүйлс бол яваад байгаа юм байна. За юу. Нэг хайхтай тийм санаа зов хайх юм бол байхгүй. Харин өөрчлөлтийг өөрөөс хийгэж байна. За харин таны энерги ямар бахаа одоо харъя. Аягны хүлэг баатар болж байна. Давгүй шүү. Одоо юу яана гэсэн үг юу гэдэг вүлээ? Өөрийгөө яг энэ зүрхсдээс сайхан юм болгоё гэж хүсэж өөртөө хэлж одоо энэ зүйлийг ингэж өөрчлөлтмөө энэ зүйлийг би ингэж хиймээр байна. Энэ зүйлэр ийм баймаар байна гэдгээ та өөртөө ойлгуул. Өөртөө сайн ярилц, өөрөөр төлөвлөж чиглүүл. Тэгэхгүй бол та амьдралдаа өөрчлөлтийг хүсэж байгаа хэрнээ яаж хийх мэдэхгүй. Тэгвэл хамаагүй зүгээр нэг захаас нь барайл. Одоо юу гэдгийг талах, хотохгүй зүйл шиг бодож үзчихээ. Та талах хэдмээр байна. Өсгцэн. Гэсэн хэрнээ хотоо байхгүй. Яах вэ? Шууд зумлаад идэх өөр харин байхгүй шүү дээ. Яг тэр шиг нэг талаас нь эхэл заяа. Тэгж яад 30 зүйл байгаа болохгүй. За ингээд одоо 2 дахь өдөр маань дууслаа. Хөдөлгөөд эдгээр таалагдсан бол лайктараа шеэр субскрайбаар энэ шиг маш баярлалаа. Мөн одоо хөдөлгөөний нутган дээр юу хийх вэ асуулттай өнөөдөр тэмцэл бишээ. Тэр чинь сайхан манифест хийгээд зэрэглэлүүд өрөөдөрөх болоо. Тэр та бүхэндээ хамгийн шаасан өсөөрөө энэ дашин цуцууд таарах үзүүлэлтээр бол та бүхний Facebook, Instagram сахалдуудаараа мөн description бол байгаа. Мөн байнгын эсрэгт хэцүү байгаа бол та бүхэн энерги цэвэрлэг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10 сарын давсаас 10 сарын төслийг гаргаж ирэхэд аюул сайхан тайвшраад, гоё болоод, амьдралын сайн сайхан мэдээ гоё болоод их юм байгаа шүү дээ. Тэгээс сүүл нэм хэлээ. Зүрх сэтгэлтэйгээ сайхан ярилц, зүрх сэтгэлээсээ юу хүсэх гэдгээ таг. Заавал бас одоо болж бүтэх юм хичээгээд байхад бас болохгүй бүх зүйл байж бас хэцүү шүү дээ. Тэртэл дээр та аюул сайн юм ойлгож юмыг бас өөртөө мэдрүүлж явах нь хамгийн хэрэгтэй бөгөөд хамгийн чухал байна. 3 дахь хөзөр маань 2 сэлэм. За хөзрийг гэж хэлбэл ойлгомжтой. Нэгэн балабачка 2 сэлэм барьцсан. Тэгээ яахаа мэдхгүй нэг тийм сонин зүйлээс сууж байна. Нэслэн сар байна. Энэ хөзөр сонгосон хүн та хосын харилцаа тал дээр үйлдэл хийхгүй байна. Ганц биеуд нь нэг хүнд краштайгаа ерөөсөө нэг нийлхүү байхгүй тийм яах вэ те? Одоо сэтгэлээ үзүүгэж шийдэж байгаа юм алга. Хостойнууд нь ер нь нэг хостой нөгөө хост партнертайгаа яах их юм бас нэг одоо хэлэхгүй байхгүй эсвэл салах эсвэл нэг тийм харилцаагаа сайжруулах гэдгийг бас одоо яаж байгаа ярих гэсэн юм бодоод байгаа хэрнээ чадахгүй байна. Ийм байдлаа удаа явахгүй миний мандаа зүгээр болчихоо те гэдэг шиг би бол хэлмээр байна. Тэгэхгүй бол одоо чигдэхгүй юу? Ууг нь бол энэ одоо юу гэсэн үг? 2 сэлэм бол ерөнхийдөө бол хийхэд хэцүү 2 шийдвэрийг аль нэг хийх ёстой. Бүр хийх ёстой. Яагаад гэвэл дээр нь сар гарцсан одоо зүүн совин ер нь бол тэ энэ яриад айгүй гэдэг тал юм баггүй юу? Тийм учраас одоо юу яачаач ер нь бол нэг шийдвэрээ гарга. Тэгэд ер нь их тийм зүүн совин буюу яг юу хиймээр байна? Юуг одоо ингэ болгомоор байна? Тэр рүү ер нь сайхан ор. Гэхдээ логикч нь дими юма гэдээвэл яг яагаад ийм зүйл болоод байгаа те? Эсвэл энийг тэгж байгаа хэлэх боломж байгаа гэдэг. Аль болох тийм гаргалгаа руу хайсан, гаргалгаан дээр төвлөрсөн ямарваа нэг энэ байдлаасаа тэгвэл яаж одоо биш юм ахад маргааш нөгөөдөр сарын дараа юм эсвэл өвлөөс оноос өмнө нэг гарандаа гэсэн байдлаар аль болох тийм юу орчооч төлөвлөчөөч гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч байгаа юм аа. Тэгэл логиктоо за яг шулуух хэлэхэд бол та ер нь бол ямар хуу шийдвэр гаргах хэвээр те яах хэвээр бол уг нь бүгдийг мэдж байгаа гэсэн ер нь трийгээ үл тоох трийгээ эсэргүүцэх өөр арга байж болно ч юм нэг тийм эсвэл одоо шаал нөгөө талын хүнээ эсвэл өөр нэг хүнээ за эсвэл өөр гарч ирж болох хүнийг үйл хийгээсэй гэд танаас ямар ч үйлдэл гарахгүй болохоор мэдээж танаас үр дүн гарахгүй үр дүн гарахгүй болохоор үржил явагдахгүй болохоор юу гэсэн үг вэ хямран нөө горцол нэгсэн шүү дээ бас би ч бас биологиудаа сайн шүү дээ бас гэдэг шиг байна гэдэг та жоохон ухаараач гэдэг хөзөр энэ дэр гарч ирээд байгаа юм. Тэгээ яаж яхад ийм усны тунцлууц учраас нэгсэн доо сэлэм
Миний хөзөр хэрнээ яг энэ ус буюу аягтай илүү ойрхон. Та аюул тийм мэдрэмжэндээ автаад яг тийм шийдэж чадахгүй байгаад байна. Тэгээ ингэнэ ерөнхийдөө та заяа уг нэг эвтэйхэн шийдвэр гаргаж ингээд ингэ явчихвал та аюул айтайхан бол орно. Өстө батараанистай хаач хэлнэ асуудал байхгүй. Тэр хүртлээ та жоох юм бол болох байх шүү. Тэгээд дээр нь сар өдөр гарсан байна. Энэ өдөр сонгосон хүн та зүүн совин нэлээд сайтай хүн. Зүүн совин бас ингээд зөв таадаг, зүүн совин бас нэлээд юм яадаг одоо таардаг тийм хүн. Зүүн совингоо ер нь дагсан дээр гэхдээ дагахтаа нэг юм юу яж болохгүй. Хит бас автахгүйгээр аль-алийг барьсан тийм логиктой шийдвэр гаргаж явах нь өөр чинь хамаагүй одоо тийм дээр байна гэдэг хөзөр энэ дэр гарч иж байгаа юм аа. За тэгээ хамгийн сүүлд нь гэхэд бол ийм байгаа юм. Та яг үүндээ ингэ суугаад байвал ингэ суугаал. Нэр. Тэгээ суугаад байвал суугаал. Ямар ч тийм одоо түрүүчээс нөө өгтгүү, өчтгүү те өтөлтгүү тэгэл нэг юм нэг муур тэрсэн гэдэг шиг юм яваал юм л да. Ийм байх нь өөр чинь зохимжгүй гэдэг хэлээ заяа. За яагаад энэ үйл явдал болов? Юунаас болов? Нэг бол синглүүд нь бол нэг бол таны өмнөх экс сайд гэдэг чинь бүр амар тийм юу хүн байсан шиг байна. Сайн хүн хэм өсгөл тийм сэтгэл чинь нэлээ орцсон хүн байсан. Эсвэл одоо байгаа ч юм одоо байгаа. Тэгээд тийм хүн гол нь өмнөдөө танд аюул тийм дажгүй юм шиг хэрнээ яг том зураг танд аюул тийм дэми үйлдэл дэми зүйлс хийгээд дэми юм болгоо таныг одоо яг тийм гоё потенциалар чинь ирчүүдэд байхгүй байдаг ч юм уу эсвэл одоо гэдгийг нэгсэнд та өнгөрснөөсөө гарч чадахгүй байгаад байна. Энд чинь нэгсэнд хүч гэдэг хөзөр бол одоо амьдралын хатуу бэрхшээл яадаг гэдэг нь даваад сайн зүйлрүү орохгүй дотоод хүч эрд зориг те одоо нөө хатан хаан гэдэг чинь сайхан ордог хөзөр нэр та орохгүй байгаад байна. Тийм учраас бүтдгүйхөө хэрэг алга. Тэгээд бас нэг зүйл асууя. Та өөртөө хэр ихтэй хүн бэ? Та өөртөө хэр ихтэй тийм одоо юу тийм дайчин хүн бэ? Эрэгтэй эмэгтэйгүй шүү. За хэрвээ эмэгтэйч вэ, эрэгтэйч вэ нэг юм би бол энэ харчууд энэ балын гоохгүй те гэж байгаа бол яг одоо та маш буруу шийдвэр гаргаж байна. Яагаад гэвэл хүчтэй хөзөр бол ер нь голдуу эрэгтэй сүнстэй өндөр гарч ирдэг. Та бол за нэг бол нэлээд эрэгтэй сүнсэн давмгаа эсвэл бас нэлээд тийм эрэгтэй сүнстэй тийм хоцтой хүн байгаад байна. Тийм учраас ямарваа нэг ийм хосын харилцаа яадаг зүйлээр та төрүүлж хийх, та төрүүлж найрах. За эсвэл та төрүүлсэн санаачны гаргаад одоо хуулийн ингэж хийгээд рүү орох хэрэг бол ер нь жоохон байдаг байна. Та тийм зүйл байхгүй байсан. Эсвэл нэг балайн гарч ирэхдээ таны бүтэн тийм гачин болгоцсон учраас та яг энэндээ тийм ижиг модуу удран байдаг шиг тийм дасчаад яг тийм зөв зөртэй шийдвэр гаргахгүй байгаа нь биш үү гэдэг хөзрөн дээр ингээд гарч иж байгаа юм аа. Тэгэд нэг юм асууя. Яг хосын амьдралаа та яг ямар хөө баймаар байна? Тэ? Зур шахам бодоод үз. 3 2 1 бодсон гэж ярьж. За тэгэнгүүт чинь одоо байгаа партнер чинь. За байхгүйсэн ч гэсэн тийм одоо байгаа амьдрал чинь яг тийм гоё сайхан амьдрал хүрэх нь. Хүрэхгүй бол ер нь яаж тийм гоё сайхан амьдрал хүрэх вэ? Синглч бай, одоо хостой байдал ч бай. Яг тийм гаргалгаа руу орохын төлөө эрс шийдэмгий зоригтой үйлдэл хийж одоо сурах хэрэгтэй байна заяа. Битгий өөрийгөө тийм тэнэг байдалд орвол бүх юм зүгээр яг үүндээ нэг тийм айхтар айх юмгүйгээр үзэхэд бол зүгээр. Нэгсэндээ юу гэдэг штэ. Заримдаа тарих бас бүүн болдог штэ. Тэгээ яг зүү час гэж ороод яг л авахд бол өсөрд нэг 2 3 болдог штэ. За 30 секунд ч юм уу дөө чаваас гэдэг шиг. Тийм зүйл амьдралч бол байна тий. Энтэний хөвтэйхэн аргад одоо нүүр төчиж гэдэг үзрэнд гарч иж байгаамаа. За 3 дахь үзэр гаргалгаа яах вэ? Яавал сайхан болох вэ? За ингэсэ. За хаан гэдэг үзэр гарч иржээ. За хөзрийг гэж хэлбэл хөгшин хаан одоо юу яасан бэ? Хоёуд дултай. Гэхдээ хоёуд дулгаа нэг тийм гоёмсог улаан давуу хугацааны очихсон. За тэгээд их тийм 50 чулуун сэтгэлдээ сууж байна. Юу гэсэн үг вэ гэхээр энэ хөзрийг сонгосон хүн та одоо юу ямар байна? Танихгүй хүмүүстэй
Эсвэл таны өөр чимдэл нэг тийм оролцоогүй хүмүүстэй маш тийм шийдэмгий зоригтой туугчтай байж чаддаг хэрнээ яг тийм дотны хүмүүстэйгээ та нэг юм өрөвдөх гэх юм уу эсвэл ер нь нэг тийм юу яагаад вэ? Яг бас шийдэмгий төс байж чадахгүй байгаад байна. Тэгээд дээр нь юу яагаад вэ? Одоо үгдгийн заримдаа хүмүүсийг аюу хараад байна. Тэр хүн өөрсөд эсвэл тэр хүн залгуул, тэр хүн холбоо бариулж юм уу? Тэгвэл би ингэж хэрэгсний тийм бодол автаад байна. Энэ бодол танд байж болохгүй. Та шууд хаан хөтөр буюу яг өөрөө хамаг юм шийдээд би болгоно. Бараг би өөрхөн тэргүүж байна те. Эсвэл би танай гэр бүлийн ирээдүйн өрхийн тэргүүж байна. Гэт төстөөс гээд явчихмаар байна. Тэгэхгүй бол одоо тэгж байж юу болно? Нэгсэндээ эрийн сүлд хэмжиж нарийн сайхан сэргээд одоо яг амьдралыг хүссэн юм бүртээ. Ер нь энэ юу яахгүй шүү. Даан ганц хайр гэхгүйгээр одоо ажил амьдралтай тэр тал дээр ч гэсэн бас жоохон нөлөөлөх юм бол байгаа шүү заа юу. Тэгээд бас нэг зүйл яг тийм практикал одоо нэг яг зөв бүтээмээр байна. Хостой болмоор байна. Одоо эсвэл байгаа хостойгоо харьцаагаа сайжруулмаар байна. Эсвэл энэ хосоос салмаар байна. Эсвэл хүүхдтэй болмоор байна тийм. Яг тэрэн дээрээ яг хамгийн чухал нэг дээрээ сайн төвлөр. Тэгээд тэрийгэ болго. Айдах юм юу ч байхгүй. Зоригтой үзэр яг яагаад гэвэл одоо юу гэдгийг танд даах ачаач нь л өгч байгаа. Таны даах сайхан ачаач нь л байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ болгоныг би сайхан хийж болох юм аа те. Энэ болгон одоо аюу тийм сайн сайхан үйлдэл өгөх юм аа гэдээ сайхан мэдээд хүлээн зөвшөөрөөд яг сайхан дайраад тамираа. Тэгэхгүй болохоор ямарваа нэг зүйл төр айгаад тахын танд зохих зүйл биш вэ? Тэгээ хамгийн гол нь тэрэндээ өөрийгөө тийм хүчлэх сахилах баттай бай. Тэрийг хийх. Тийм бол тиймгээ явах сахилах баттай бай. Үгүй бол үгүй юм аа гэдэг тийм одоо болох бас тийм сахилах баттай бай. Энэ чинь хоёр тал руугаа байгаа штэ. За тэгээд цаашаага бас нэг гаргалгааны яавал дээр гэдэг хөдөлж чинь ийм байгаа юм. Одоо өөрийнхөө бай. Тэгээ болохгүй хүмүүсээс асуу. Яавал дээр эвэл дээр вэ гэдэг. Тэгэхгүй бол заримдаа ч бас хүний хүч хүрхгүй юм байна шүү дээ. Тэнгүүт хүмүүсээс сайхан зөвлөгөө ав. Сайхан урам тий? Тэгжээч надад чөлөө сайхан болоо. Тэг үнэхээр юм байхгүй бол надад холбоотой сайхан үзүүлж болох юм байна заа юу. За одоо ерөнхийн нэг юм байна. Одоо гаргалгааны навигчсан хөдөлгөөгөө орцгоё. За Даянч юу яана? Угаасаа танд яг одоо тийм үннийг ойлгох, үннийг олох тий? Яг нэг юм яг ориг миний амьдрал болоод байгаа үний юу юм бэ? Би шулам юм уу? Эсвэл миний цуг байгаа хүн шулам юм уу те? Би одоо яг анжил юм уу гэдгээ та жоохон мэдэрмээр байна. Тэгэхгүй бол энэ хөдрөөс сонгосон хүн та нэг юм өөрийгөө тийм юу яахгүй байгаа те. Хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа те. Энэ чинь амьдрал дээр нэг л үнэн байдгийг та ч өгдөө өсөд бурхан уу? Одоо гэдгийг заримдаа яг тийм үйлдэл хийх ёстой эсвэл зүгээр яг би өөр хүн ингэ байж ёстой гэдэг. Яг нэг дажгүй үйлдэлийг дажуудлаас нь ингээ гаргая гэж байгаа бол гаргах ёстой наваас хайраа нараа байх ёсгүй. Тэгэхээр яг зоригтойхон үзэн заяа. Хэвээр Даянч бол одоо утга нэмжтэй нэг найдварын гэрлийг аваад найдварын олтлоо сайхан явнаа гэд. Яг тэр шиг үр дүн гаргахлаа сайхан явах хэрэгтэй байна. Гадуур гарах хэрэгтэй. За хоёр дахь үзэр. Хувь тавилангийн эргүүлэг. Угаасаа одоо яг ингэж балаад явах цаг чиг одоо дуусчаад байна. Тэгээ балаад явахгүй илүү тийм дажгүй явах. Дажтай сайхан явах те. Тэр зүйл рүү таныг илүү сайхан тэмүүлээч гэдэг хөдөлж энэ дэр гарч иж байгаа юм байна. Битгий өөрийгөө яана нээж битгэх юм бол бүх юм яг үүндээ зөв зүгээр байгаа. Тэгээд хувь тавилан бол одоо миний өгш одоо ингэ болчихоо те. Дажгүй бол орчихоо гэдэг рүү таныг оруулж байна. Энэ зүйл дээр л та төвлөрөөд яах ихээ мэдээ явж яхад бол босод зүйл чинь бол нэг тийм муудаад яана энийг нэг юм болох нь харьцангуй гайгүй маа. Тэгээд нэг зүйл хэлэхэд ерөнхийдөө хувь тавилангаас нэг зөв замын чиглүүлэх төлөө танд аз нэлээ сайн ивэх байх шүү. Тэгэхээр азтай оттоо сайхан явна гэж таарыг бодож өөрийгөө сайхан өрөөж байгаа заа юу. За юу яана? Одоо 3 дахь үзэр 5 аяг. Ер нь ямар нэг зүйл дээр өөрийгөө буруутгамааргүй, эсвэл хүнийг буруутгамааргүй, нэг юм зарим нэг хүмүүсийг уушд 3-аас гэдэг ч юм уу. Эсвэл нэг тийм очир зүг олчихсон гэдэг нэг тийм хэрэггүй байна.
Нэг өнгөд ихтэй 60 жилийн өмнө нэг өвгөн нэмнийг хуурсан төлөө салчдаг. Аль хэл нь 92 тах хосод. Тэгээ тиймийг болоод тэгээд орхихлоосоо ч одоо за дүүрсэн гэсэн хулгайч гэл. Гэдэг шиг жоохон тийм уужуу байхгүй бол та жижиг сажиг юмнэр аюу их тийм ачаал бүгдлөгөө дараа нь тэрнээсээ их тийм сэтгэлийн шарах аваад тэнхтээд балаатгаад байдаг юм байна. Та аюу тийм бас зарим зүйлээр уужуу байх хэвээр. Гэхдээ уужуу байна гэдэг нь тийм алтнаа гэсэн үг биш. Харин уужуу тайван ухаантай яг юу болж нэ юу болох вэ гэдгийг мэддэг байх нь өөр чинь аюу чухал юм а гэдэг хөлзөр ингээд гарч байгаа юм а. Тэгээ бас нэг зүйл юм хэлээ. Яг яаж одоо өнгөрсөн галгаа давхар гоогостэй. Тийм тэр төлөө өнгөрснөө харах хэрэгтэй заяа. За ерөнхийдөө бол энэ ингэж гарч иж байна. Шийдэмгий байх хэрэгтэй. Тэгэхгүй бол амар тийм балаа байдалд очиж гарч байгаа. Тэр төлөө шийдэмгий байх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол шалтгаан гэвэл та өмнө байсан юм уу одоо байгаа харсан нэлээд асцсан байна. Гэхдээ энэ харилцааг тийм левел хөлөх юм шаардлагатай байна. Өөртөө эзэн байх хэрэгтэй бас өнгөрснийг болох хэрэгтэй байна гэж гарч иж байна. За одоо танд сахиус нэрлэлийг юу зөвлөж харцгаая. 9 ном өөрийгөө хүндэл, өөрийгөө хайрал. За бас дээр нэг гаргасан алдаагаа битгий олон давт. Битгий тийм одоо нүдний өрдөө бүртэлц гэдэг шиг юм байгаад байна. Бүх юм ерөнхийдөө бол одоо гайгүй тал руугаа хандах гээд байхад одоо та өөрөө ийм сони юмнаас болоод сонин зан гаргаад сонинтой байгаа юм биш үү гэх үзрэн дээр гарч иж байгаа. Битгий өөрөөрөө сайн хайрл. Зөвхөн өөрөөрөө сайн хайрлаа. За таны энер ямар байна одоо харъя. 7 сэлэм. Дими байгаад байна. Энерги чинь бол аюул өндөр идэвчлээд ажиг байна. Гэсэн хэрнээ та нэг юм яахаа мэдгүй, яачвал дээрөө гэсэн тийм балаа байдал байгаад байна. Болохгүй. Харин яг одоо байгаа энерги сайхан гоё өөрчлөлий, барий, дажгүй гоё бай гэдэг тийм юмргоо оруулах хэрэгтэй заяа. Битгий өөрөөрөө нэг тийм өрөвд бүх юм зүг зүр байгаа. Харин бүр сайхан толгойгоо ашиг аль болох идэвхтэй бай заяа. Тийм байхад босод зүйлс нь бол яах их нь гайгүй юм аа гэж гарч иж байгаа юм аа. За ингээд одоо 3 дахь өдөр маань дууслаа. Хөөсөд дэвтэрд таалагдсан бол лайк, share, subscribe donation маш баярлалаа болно. Мөн одоо гүйлгээний утган дээр юу хийх чинь явах зорилготой мэдээлэл төвшин хэлж бичиж тийш захан манифестигээ залбирлууд өрөөлөх болно. Тэгээ та бүхэнд хамгийн сүүл үзээрэй. Мөн та ингээд таарах зүйл үзмээр байгаа бол та бүхэнд одоо та миний Facebook, Instagram-аар бичээрэй. Юу бол байгаа шүү. Яг тэгвэл description байгаа. Мөн байнгын стресстэй хүүхдэд хэцүү ингээд стресстэй байгаа бол та бүхэн энерги цэвэрлэг орхилт авсыг сонсож байна. Ердөө 10 сарын давсаасанд 10 сарын бичлэгийг хаачих нь аюул сайхан тайвшраад гоё болоод энерги авахын хямрахгүй болон сайхан болоод ирж байгаа шүү. За тэгээ юу вэ? Нэг зүйлийг хэлье. Амьдрал дээр хүн өөрөө бүтээгчтэй гэж байдаг юм. Сонголттой хувьд болгоос. Тэгээ бүтээвэл сайн, бүтэхгүй тэгэл альдсан учраас. Яг тийм л юм болж байна. За одоо ингэ та бүхэндээ сайн сонсгоё. Одоо ингэ дарж үзэлтэл дээрээ уулзцаая.